Сая ингээд ярьж энэ хөндлөнгийн шинжээч оруулаад дүгнэлтийг хараад Rio Tinto компани бас сандраад өөрөө тэглэе гэсэн байна. Одоо байха болсон. Turquoise Steel компани жижиг хувьцаа эзэмшигчид гэдэг Pentwater гэх компани Нью-Йоркийн шүүхэд Rio Tinto-г одоо хөрөнгө оруулалтын мэдээлэлээ худлаа мэдүүллээ гэж шүүхэд өгсөн. Шүүхийн одоо өмнө тохиролцоогоор Rio Tinto компани 118 сая доллар төлж тохиролцсон байна. Бараг 500 тэрбум төгрөг. Тэгээ манай улс тэгвэл яг энэ хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт нь гараад зөрүүтэй гарсан бол шүүхэд өгч болтгүй. Шүүхэд өгсөн шүү. Бид нар ч одоо нөгөө татварын арбитрийн маргаан байгаа шүү дээ. Татварын арбитрийн маргаан дээр засгийн газараас нөгөө байр суурийг хамгаалах гад Монгол Улсын эрх ашигыг хамгаалах гад хоёр сөрөг нэхэмжил гаргасан байдаг байхгүй юу? Тэгээ тэр хоёр сөрөг нэхэмжлийн нэг нь яг энэ Pentwater гэдэг энэ Америкт үүссэн маргаантайг адилхан Rio Tinto компани даалдуурхан одоо энэ ажлаа дуусгаж чадаагүй хугацаа хэтрүүлээд хөрөнгө оруулалтын зардал 2 тэрбум Америк доллараар нэмэгдүүлсэн нь Rio Tinto-гийн одоо менежментийн алдаанаас болсон үнэтэй холбогдуулаад нэгдүгээрт Монгол Улсын засгийн газарт үнэн бодиттой мэдээлэл өгөөгүй, хоёрдугаарт Монгол улсад хохирол учруулсан, олж олох ёстой байсан орлого нь хойшлсон, манай улсад ирэх ёстой байсан татварын орлого, ноог лашигаад аюух ингээд үр дагавар ихтэй байна гэд. Тэгээ бид нар сөрөг нэхэмжил гаргацсан байгаа. Харамсалтай нь гэхдээ манай ингээд дотоодын улс төрийн ингээд нөхцөл байдлыг харахаар тэр сөрөг нэхэмжил гаргасан нь маш олон хүний бас дургу хүргэсэн юм шиг байгаа. Одоо ерөнхий хийгдүүлцлийг хүргэсэн, ер нь бол яг манай дотоодын улс төрд бас аюу тийм дөргөө мөксөн гэх юм уу те. Хоёр дахь нь авилга албан тушаалын асуудал. Тэгэхээр нэг оюутлогоо төсөлтэй холбоотой оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ, дубайн гэрээг байгуулахтай холбогдуулаад нөгөө яг тухайн үед ажиллаж исэн хүмүүс нь ялангуяа ерөнхий сайд асан баяр, сангийн сайд асан баяр цогт тэгээд дубайн гэрээтэй холбогдуулаад сайхан бэлэг ерөнхий сайдтай ч гэсэн холбоотой бас эргэлзээтэй асуудлууд байдаг. Авилга ашиг сонирхлын асуудлуудыг бас хүндсэн сөрөг хэмжлийг гаргасан.